За нэр дэвшигч жаргал сайхан прокурорыг дэмжиж байгаа. Яа харахгүй одоо энэ салбартаа сургууль төгссөн цагаас хойш анхан шатнаас нь орон нутгаас нь эхлээд шатны одоо ажил албан тушаалыг хассан ашигсан. За бас одоо прокурорын байгууллага за Монгол улсын шүүх засаглал улс төртэй холилдоо тутгалдаад бас ороо босгаа явах цаг үед бас унаж босож өксөж уруудаж прокурорын байгууллагад үнэнчээр ажиллаж ямар нэгэн одоо хууль зөрчсөн ашиг сонирхлын зөрчил гаргасан ёс зүйгүй элдв одоо асуудалд холбогдож байгаагүй. За 19 онд бас үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шүүх засаглал одоо хараат бас бие даасан байх энэ одоо бас өөрчлөлтийг одоо бодит байдлаар амьдрал дээр хэрэгжихэд прокурорын байгууллагад 19 онд томилогдоод өнгөрсөн 5-6 жилийн хугацаанд бас яг ажиллаж болох юм байна гэдгээс харуулж чадсан. Ийм одоо нэр дэвшиж харж байгаа. Тийм болохоор Монгол улсын ерөнхийлөгч бас энэ талуудыг харгалзан үзэж бас хоёр дахь удаагаас улируулан томилохоор санал оруулж ирж байгаа байх. Ийм л одоо бэлтгэгдсэн боловсон хүчин бэлтгэгдсэн одоо төрийн албаа хаагч төрийн одоо ажлын туршлагатай хүмүүсийг бид бас мэдлэг чадвар туршлага энэ бүгдийг нь бас Монголын төрөөс ашигладаг байгаасаа ийм л байх ёстой гэж бодож байгаа. Анх томилогдох үедээ бас туршлага дутчихсан, алдаа оноо гаргаж байсан, яарч сандарч байсан бас одоо үед ач санах янз бүрийн асуудал байсан байх. Байсан байж үгүйсэхгүй байсан. Одоо ингээ хоёр дахь томилогдоод явах гэж байна. Ажиллах гэж байна. Тэгээ энэ хугацаанд үндсэндээ бас өнгөрсөн хугацаанд алдсан алдаа байдаг бол бас алдаагаа засаараа амжилт ололт байдаг бол түүнийг бас улам бас өнгөлж зүлгэлж улам одоо зоригжиж түүнээс бас эрч хүч авчирс ажиллаа улам одоо эрчимжүүлээрэй гэж хүсэж байгаа. Сайн машин, сайн жолооч хоёр байж иж тэр одоо иргэдээ зорчигчтой сансан зорьсон газарнаас эрсдэл хүргэнэ. Түүнтэй адилхан сайн хууль эрх зүйн орчин, түүнийг хэрэгжүүлэх сайн одоо туршлагатай албаа хаагч байж иж энэ Монгол улсын төр цэвэршин Монголын нийгэмд шударгаас төлөвшөж бий болно. Энэ ч үүднээсээ бид 2017 онд прокурорын тухай хуулинд шинжилж найруулж улсын хурлаас өргөн барьж батлуулж санааш батлуулж байсан. Урд нь одоо тэр хонгил угсардаг малын эмч хүн улс төрчин одоо прокурор болдог. Энэ бүгдийг бид 17 онд прокурорын тухай хуулиар өөрчлөлт залруулсан. Прокурор албаа хаагчдын бас нийгмийн асуудлыг шийдэх, цалин хангамж, ажил амьдралын баталгааны асуудлыг бид бас тэр хуулиар шийдсэн. Харьцангуй одоо прокурорууд маань төрийн ажлыг одоо хоёргүй сэтгэлээр шударгаар хийх бололцоо боломж бүрдсэн байгаа. Одоо ингээд туршлагатай удирдагч нь удирдаад явахаар өшөө илүү прокурорудаас нийгэмд одоо шудраг ёсыг тогтоох бололцоо боломж өшөө илүү одоо ажиллах уран зориг эрч хүч нэмэгдэж харж байгаа. За энэ хүрээнд сая бас Тэмүүжин гишүүн хөндөж ярьсан тэр насны асуудал яригдж байгаа. Насны асуудал төрийн албаны одоо хуулиар төрийн жинхэнэ албаа гэгч насны дээд хязгаар 65 нас байна. Өвгөнийг бид нар бас өөрчлөөд шүүхийн тухай хууль, прокурорын тухай хуулинд бас 60 нас, 55 нас оруулцаа. Энэ үндсэн хууль зөрчиж хүнийг одоо нас хүүсээр нь ажил албан тушаалд ялгуурлаж ирэх үндсэн хуулийн цэц дүгнэлтээ гаргацсан төрийн улсыг хүлээгээд автсан байж байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотой хууль зүйн байнгын ороо яаралтай холбогдох хуулиудад өөрчлөлт хийх ёстой. Энэ өөрчлөлтүүдийн хүрээнд үндсэндээ одоо хуулийн зөрчил арилна. Гэхдээ Монгол улсын ерөнхийлөгч бол төрийн албаны хуулиар, төрийн жинхэнэ албаа гэгч насны энэ хүрээндээр өргөн барьсан энэ хүрээндээ асуул явах ёстой. Ийм одоо агуулгаас хууль зүйн байнгын ороо бас энэ одоо хууль хоорондын зөрчил энийг бас яаралтай арилгах ёстой шүү. Бас энэ дээр одоо бүгдээр бас анхаарч ажиллах ёстой гэж үзэж байна. За тэгээ жаргал сайхан прокурор бас ажлын амжилт хүсье. За үг хэллээ. Хүрэл